Сайн байцгаана үзэгчдээ. Тэнгэр телевизийн гадаад мэдээний 7 хоногийн тойм хөтөлбөр эхэлж байна. Би та бүхэнд өнгөрсөн 7 хоногт олон улсад болж өнгөрсөн онцлог үйл явдлуудыг багцлан өргөхээр бэлтгэлээ. Өнөөдөр бүгд найрамдах Хятад ард улсын ерөнхийлөгч Ши Жинпин бүгд найрамдах ардчилсан Солонгос ард улсад айлчилж тус улсын удирдагч Ким Жон Унтай уулзаж байна. За олон улсын анхаарлыг татсан үйл явдлын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг та бүхэнд хүргье. Ши Жинпиний энэхүү айлчлал нь 8-аас 9-ний өдрүүдэд 2 өдөр үргэлжлэн. За хамгийн сүүлд 2019 онд Ши Жинпин Пхеньянд айлчилж исэн. Өөрөөр хэлэх юм бол энэ удаагийн айлчлал нь 7 жилийн дараа болж байгаа гэдгээр бол юунд төгөнд онцлог болж байна. За Хятадын ерөнхийлөгч Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп болон Оросын улбаны улсын ерөнхийлөгч Владимир Путинийг Бээжинд урьж айлчлалыг зохион байгуулснаас төдийхөн удалгүйгээр энэ айлчлал болж байгаа гэдгээрээ бас маш онцлог. Өөрөөр хэлэх юм бол Америк нэгдсэн улс болон Оросын улбаны улс аль аль нь бүгд найрамдах ардчилсан Солонгос ард улсын гадаад бодлогод ихээхэн нөлөөтэй. За мэдээч хэрэг Хятад улс бол Хойд Солонгосын эдийн засаг болон улс төрийн хувьд бол гол түншин. Гэхдээ сүүлийн жилүүдэд хүний эрхийн зөрчил хийгээд Пуучингийн хөтөлбөрүүдээс болоод олон улсын томоохон хоригууттай нүүр тулаад байгаа. Энэ цаг үед нь Хятад бол гол түншин учраас бас өөрсдийнх нь яг гол нэг талаас хамгаалагч нь байж чадна гэж бол үздэг. За Хятад болон Хойд Солонгосын хувьд 1400 км-ээр бол хилэлдэг. Хятад болон Хойд Солонгос хамтын ажиллагааны хамгаалах юм гэрээг бол хоорондоо байгуулсан байдаг. За энэ гэрээний хувьд юм бол Хятад улс ганцхан Хойд Солонгостой байгуулж ирсэн. Өөр ямар ч улстай байгуулаагүй гэдгээр бас онцлог. Энэ гэрээний ерөөсөө гол утга учир нь аль аль улс руу хэрвээ гадны дайралтанд өртөх юм бол ерөөсөө өөрлөө дайрсан гэж үзээд өөдөөс нь дайрах буюу ийм маш цэргийн хамтын ажиллагаатай ийм гэрээд байгаа. За энэ айлчлалын хувьд ч гэсэн энэ гэрээний 65 дахь жилийн ойг тохиолдол болж байна гэдгээр бол онцлог болж байна. За мэдээч хэрэг Ким Жон Ун Хойд Солонгосын хувьд хэм бол Ши Жинпиний айлчлал гадаад бодлого талаасаач дээр олон улсад харагдах имиж талаасаач дээр маш том чухал үйл явдал болж байгаа. За сайн хэлсэнчлэн яг Хойд Солонгосын яг хамгаалалт болж байна гэдэг утгаараа бол мэдээч хэрэг Ши Жинпиний айлчлал маш чухал. За үүнээс гадна COVID-19 цар тахлын дараагаар COVID-19-ыг дэлхийн нийтээс бүр маш хаалттайгаар амжилттай даван туулсан гэдгээр Хойд Солонгосын нэр хүнд бол олон улсад бас ихээхэн яригдж байсан. Үүнийхээ зэрэгцээ Орос Украины дайнд Оросын талдас хамтарч Оросын талыг цэрэг зэвсгийн хувьд дэмжиж ажиллаж байна гэдгээр мөн олон улсын анхааралд өртөөд байсан. За хэдийгээр бүгд найрамдах Хятад ард улс Хойд Солонгос бол Оросын улбаны улстай аль айлантай ойрхон төвшөнтэй харилцаатай ч гэсэн яг зөвхөн Хятадаас гадна Ким Жон Ун болон Владимир Путин нарын бас нэлээд ойртож байгаа энэ харилцаанд бол санаа зовниж байгаа гэж хөндлөнгийн шинжээчид үздэг. Гэхдээ Хятад улс бол мэдээч хэрэг Хойд Солонгосын хамгийн том худалдааны түншинд бол хിവэрэ байна гэдгийг эдийн засаг шинжээчид хэлж байгаа. Мэдээч хэрэг энэ удаагийн айлчлалаар харин Ким Жон Уны хувьд Ши Жинпинээс хил хоорондын худалдаа, эдийн засгийн хөгжил асуудлуудаас гадна ялангуяа Хятадын жуулчдыг өөрсдөө татах, өөрсдийн шин далайн эрэг болон цанын баазтай бас татах ийм хулгай ажлуудыг бол хийнэ гэж хэвлэлүүд бол үзэж байна. За ялангуяа Ким Жон Уны хувьд өөрийн Пуучингийн хөтөлбөрүүдээ тухайн газруудаа олон нийтэд олон улсад харуулах маш дуртай. Тэр утгаараа ч гэсэн Ши Жинпинд бол үүнийг бас харуулдаггүй юм гэхэд энэ талаар бол тодорхой хэмжээнд мэдээлэл өгнө. Улмаар үүнийг нь олон улсын хэвлэлүүд гаргана гэж бол үзэж байгаа. За түүнээс гадна Пхеньяныг хэрхэн Америк нэгдсэн улс болон Өмнөд Солонгосын ямарваа нэгэн дэмжлэг тусламжгүйгээр ийхүү хөгжин цэцгэлүүлсэн бэ гэдгээ бас харуулах сонирхолтой байгаа гэж хөндлөнгийн судлаачид бол үзэж байгаа. За хамгийн сүүлд 2024 онд бол Ким Жон Ун Өмнөд Солонгостой ямар ч тийм нэгдэх шаардлага байхгүй, энэ хоёр улс бол хизээш нэгдэхгүй үрдийн дайсан байна гэдгээ зарлчихсан. Тийм учраас 2024 оны 12 дугаар сараас хойш буюу сүүлийн 2 жилийн хугацаанд хоёр солонгосын харилцаа зогсон байдалд орчхоод байгаа. Өөрөөр хэлэх юм бол хэдийн Өмнөд Солонгосын зүгээс Хойд Солонгостой нэгдэх мөн альва харилцаа холбоогоо сэргийх ийм ажлуудыг шатчаттайгаар хийж байгаа ч гэсэн Хойд Солонгосын хувьд бол бүр мөсөн 2024 онд бол цэг тавьчихсан. За энэ үйл явдал бол хамгийн сүүлд Хойд Солонгосын эмэгтэйчүүдийн хөл бөмбөгийн баг Өмнөд Солонгост айлчилсан үйл явдлаас бол илхэн харагдсан. За тухайн үеэр Хойд Солонгосын хөл бөмбөгийн эмэгтэй тамирчид Өмнөд Солонгосын багийнхантай маш хатуу ширүүн өрсөлдөөн хийхээс гадна Өмнөд Солонгосын хэвлэл мэдээллийн байгууллагуудад бол ерөөсөө мэдээлэл өгөөгүй маш хүйтэн дүр төрх гаргаснаар бол хоёр улсын харилцаа ямар болсон бол илхэн харагдсан.
Харин энэ удаагийн айлчлалаар тийм ч учраас Хятад улстай илүү харилцаагаа ойрхон гэдгээ харуулж байгаа. Нөгөө талд Оросын холбооны улстай цэрэг зэвсгийн хамтын ажиллагаагаа хөгжүүлж байгаа гэдгээ Ким Жонг Ун харуулах нь бол гол зорилго. Ингэснээр Америкийн нэгдсэн улс болон Өмнөд Солонгос улс цаашлаад Япон улстай ч гэсэн ямар ч үдэ харилцаа холбоо байх шаардлагагүй, тэднээс дэмжлэг тусламж гол нь хүсэхгүй гэдгээ харуулж байгаа гэж бол судлаачид үзэж байна. За ингээд энэ хүн удаагийн айлчлалын тухайд Хятадын гадаад хэргийн яамнаас бол хэвлэлийн төлөөлөгч нь тодорхой мэдээллийг бол илэрэнгүй мэдээллийг бол өгөөгүй. Гэхдээ хоёр улсын харилцааг бол үргэлжлэн одоо найрамдалтай хэвээр байна гэдгийг бол илэрхийлсэн ийм айлчлал болно гэдгийг бол хэлсэн. За харин хамгийн сүүлд өнгөрсөн сард Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч болон Хятадын ерөнхийлөгч нар уулзах үеэр хоёр улс бол Хойд Солонгосыг одоо цөмийн зэвсэггүй болгох асуудлаар санал нэгдсэн гэж цагаан орноос бол мэдээлж ирсэн. Хятадын талаас харин энэ мэдээллийг бол бас яг батлан тийм дэлгэрэнгүй мэдээллийг бол одоогоор өгөөгүй байна. Өөрөөр хэлэх юм бол Хятад улс бол Хойд Солонгосын цөмийн зэвсэггүй энэ бүс нутаг болгохыг бол дэмждэг. Гэтэл энэ удаагийн уулзалтаар энэ асуудлаар бас яг ярилцах хэсэг нь бол тодорхой. Өөрөөр хэлэх юм бол Ши Жинпин энэ асуудлаараас тодорхой байр суурийг олон нийтэд мэдээлэхгүй ч байх магадaltaй. За яг энэ 7 хоногт Ким Жонг Ун ямар ч гэсэн Ши Жинпин ерөнхийлөгч ирэх гэж байгааг бол маш баяртай хүлээж авч байгаа гэдгээ илэрхийлсэн. Гэтээ яг ямар худалдаа эдийн засгийн асуудлуудаас гадна өөр одоо олон улсад тулгамдж байгаа ялангуяа гадаад бодлогодоо яг ямар асуудлуудаар хилцэх хэсэг нь бол тодорхойгүй байна. Ингээд тэнгэр талаас та бүхэнд үргэлжлэн Ши Жинпиний энэ хүү айлчлалын талаарх мэдээллүүдийг бол цаг доор нь өгөөд явах болно. За үүний зэрэгцээ бүгд найрамд гарчилсан Солонгос ард улс буюу одоо Хойд Солонгос бол Оросын холбооны улсын цэрэг зэвсгийн хамтын ажиллагаа эрчимтэй хөгжиж байна. За өнгөрсөн 7 хоногт Хойд Солонгосын төрийн тагнуулын албаны дарга Ри Чангтэй Оросын холбооны улсын аюулгүй зөвлөлийн нарийн бичгийн дарга Сергей Шойгутай уулзсан. За тэр хоёрын одоо уулзалт нь хоёр улсын язгуур ашиг сонирхлыг хамгаалж тагнуул аюулгүй байдлын салбарын хамтын ажиллагааг нягтруулах асуудлаар бол хэлэлцээ хийсэн гэж хэвлэлүүд мэдээлсэн. Тодорхойлох юм бол Оросын холбооны улсад зохион байгуулагдсан олон улсын аюулгүй байдлын чуулганд ирэхдээ ийхүү талууд биечлээ уулзсан. За Өмнөд Солонгосын төрийн тагнуулын албаны дарга энэхүү хурлын үеэр бол ихтгэл тавьсан. За тэрээр олон туйлд дэлхийн ертөнцийг бүтээж байх одоо энэ явцад энэ цаг үед улс орнууд хамтран ажиллахын сацуу өөрсдийн аюулгүй байдлын баталгааг хангах хэрэгтэй гэж хэлсэн. За Хойд Солонгос өөрийн аюулгүй байдал тусгаар тогтнолыг хамгаалахын тулд цэргийн хүчин чадлаа бэхжүүлж байгаа гэж ийхүү мэдэгдсэн. Тэдний одоо логикийн хувьд гэх юм бол хүчтэй батлан хамгаалгатай байх нь гадны довтлогоо дарамтыг зогсоож улмаар байнгын мөргөлдөөнгөө доктортой инхийг баталгаажуулна гэж бол үздэг. Үүнийгээ ч энэхүү илтгэлээр бол тэрээр одоо илэрхийлсэн. За Ри Чангтэй болон Сергей Шойгу нар хамтын аюулгүй байдал болон тагнуулын ажиллагаагаа нэмэгдүүлж цөм одоо буюу язгуур ашиг сонирхлоо хамгаалах талаар бол хэлэлцсэн. За цөм ашиг сонирхол гэдэгт барууны орнуудын эсрэг батлан хамгаалахын салбарт хамтын ажиллагаагаа нэмэгдүүлнэ гэсэн санаа байх магадлал хамгийн өндөр байгаа. За түүнчлэн олон туйлд системийг дэмжиж байна гэдг нь Хятад улсын өсөн нэмэгдэж байгаа хүчийг одоо хөгжлийг хоёр улс хүлээн зөвшөөрч байгаа. Өөрөөр хэлэх юм бол зүүн Хойд Азийн бүс нутагт манай бүс нутагт Оросын холбооны улс, бүгд найрамдах Хятад ард улс, за бүгд найрамдах ардчилсан Солонгос ард улс гэсэн улсууд нэг тал шүү гэдгийг одоо дахин баталсан гэж хэлж байна. Энийг мэдээч хэрэг албан бичгт бол энэ гурван улс бол яг одоо холбоотой ингэж явахгүй. Ялангуяа бүгд найрамдах Хятад ард улс бол барууны одоо хамтрагч орнуудаа ч гэсэн ийм мэдээллийг шууд өгөхгүй. Гэхдээ цаад утгаараа бичгтэйгүй ч гэсэн ерөнхийдөө энэ эвслийг бол харуулсан гэж. Ялангуяа сүүлийн Ри Чангтэй болон Сергей Шойгу нарын уулзалт бол харуулж байгаа илтгэл нь. За Өмнөд Солонгосын хувьд Орос Украины дайнд Оросыг дэмжиж цэргүүдээ илгээчж байгаа гэж хэвлэлд мэдээлсээр ирсэн. За яг хоёр улсыг холбосон ийм одоо бүр бол саяхан баригдаж дууссан. За үүнийг BBC агентлагийн одоо хиймэл дагуулаас авсан зургуудаас бол харагдаж байгаа. За энэхүү гүрээр дамжуулан Хойд Солонгосоос цэргүүдээ Оросын холбооны улс руу илгээж улмаар тус цэргүүд нь одоо Украины дайнд бол байлдж байгаа гэх мэдээллийг барууны хэвлэлүүд бол мэдээлж байгаа. Энэ мэтчлэн хоёр улсын хооронд одоо хоёр дахь ийм зам баригдсанаар зөвхөн цэрэг зэвсгийн хамтын ажиллагаач гэлтгүү цаашдаа худалдаа эдийн засгийн чисэн томоохон зам нь бол нэгдэж байна гэж харагдаж байна. Украиний ерөнхийлөгч Владимир Зеленский Оросын холбооны улсын ерөнхийлөгч Владимир Путинтэй
нүүр тулсан уулзалт хийх юм урилга өгсөн. Үүнийгээ тэрээр нээлттэй захидал хэлбэрээр Оросын холбооны улсын ерөнхийлөгчд өгсөн байгаа юм. Гэвч Оросын холбооны улсын ерөнхийлөгч Владимир Путин түүнтэй уулзахгүй гэдгээ дахин илэрхийллээ. За Оросын холбооны улсын ерөнхийлөгч Владимир Путиний хувьд Зеленскийтэй уулзах, өөрөөр хэлэх юм бол нүүр тулж уулзах бүр ямар ч шаардлага байхгүй гэж үзэж байгаа гэдгийг илэрхийлсэн. Зеленскийн явуулсан энэхүү нээлттэй захидал одоо Америкийн нэгдсэн улс Ирантай дайтаж байгаа энэ цаг үед Америкийн нэгдсэн улсын дахин анхаарлыг өөрсдөө эрхийг хүлээх бус өөрсдөө асуудлыг шийдэх, өөрсдөө биечлэн уулзсан дээр юм байна гэдэг бол ийм санааг илэрхийлсэн байна. За түүнээс гадна мэдээч хэрэг гал зогсоох одоо саналаа бол энэхүү захидалтай тэрээр илэрхийлсэн. Гэхдээ мэдээч хэрэг одоо хүсэж гуйсан ийм өнгө тоон ашиглааг өөрөөр хэлэх юм бол зарим тохиолдолд бүр яжилсан ч юм үг хэллэг хэрэгэлсэн байсан гэж бол хэвлэлүүд мэдээлж байгаа. Энэ нь бол мэдээч хэрэг Оросын холбооны улсын ерөнхийлөгч Путинд маш одоо илдүүцлийг нь хүргэж энэ уулзалтыг бол шууд цуцлахад хүргэсэн гэж бол гадны хэвлэлүүд мэдээлж байгаа. Үүнээс гадна ямарваа дайныг зогсоох, гал зогсоох юм хилцээр хийгдэхээс өмнө яриа хилцээнүүд тодорхой төвшөнд нэлээд агсан төвшөнд хийгдэх ёстой гэдгийг бол Оросын холбооны улсын ерөнхийлөгч Путин сануулсан гэж Оросын хэвлэлүүд мэдээлж байна. Өөрөөр хэлэх юм бол хоёр улс Америкийн нэгдсэн улсын зурчилтаагаар Абу Дабид хэдэд удаа яриа хэлцээ хийсэн ч гэсэн тодорхой үр дүнд огт хүрээгүй байсан. Тийм учраас эдгээр уулзалтууд үр дүнд хүрч шат ахиж байж дараа нь гал зогсоох асуудал хэлэлцэнэ гэж Оросын холбооны улсын талаас үзэж байгаа юм. Өөрөөр хэлэх юм бол ерөнхийлөгч Путин уулзах одоо ямар ч тийм шаардлага алгаа гэж үзэж байгаагаа илэрхийлсэн байна. За тэрээр үүнийгээ Санкт Петербургт өнгөрсөн Баасан гарагт болсон Оросын холбооны улсын жил тутмын эдийн засгийн форум үеэр иржсэн илэрхийлсэн байгаа юм. За өөрөөр хэлэх юм бол яг Зеленскийтэй нүүр тулж уулзах одоо тийм шаардлага нөхцөл байдал, урьдчилан нөхцөл байдал үүснэ үү, огт үүсээгүй байгаа. Түүнээс гадна одоо энэ Путиний Зеленскийтэй уулзахгүй гэсэн хариуг сонссныхаа дараа Зеленский Оросын холбооны улс дайныг дахин сонгож байна гэж мөн олон улсад нээлттэй хэлсэн. Хоёр улсын хооронд арай гэж үүсэт байсан яриа хэлцээний шат төвшнийг дахиад одоо бууруулж хуудаа өөрөөр хэлэх юм бол дайныг дахиад сунжруулах юм нөхцөл байдлыг удирдагч нар нь өөрсдөө үүсгэчихгүүдээ гэдэг санаа зовнилыг бол үүсгэсэн. Өөрөөр хэлэх юм бол Зеленский одоо Путин ерөөсөө дайныг дуусгахыг хүсэхгүй байна. Тийм учраас түүний энэхүү надтай огт уулзмааргүй байна гэж хэлсэн энэ хариулт нь дэлхийд дахинд одоо энэ дайныг дахиад үргэлжлүүлэх нэгэн тодорхой болсон гэдгийг бол харуулсан гэж харж байна гэж тэрээр хэлсэн байгаа юм. За Путиний хэлснээр Украиныг одоо дахин өөрсдийгөө цэгцлэх боломж олгоно гэж үз. Өөрөөр хэлэх юм бол ямарваа нэгэн одоо яг дайныг дуусгахгүйгээр гал зогсоох, төр зогсолтуудыг хийх нь Украин харин ч одоо сэргэн өөрөөр хэлэх юм бол Европын холбооны улс орнуудаас одоо тусламж авч цэргүүд нь ч гэсэн амраа дахин сэргээд эргээд Оросын холбооны улс руу дайралт өгнө гэж үзэж байгаа. Тийм учраас ийм төр хугацааны яриа хэлцлүүдийг бол ер нь хийхгүй гэдгийг Путин илэрхийлсэн. За тэрээр Украиныг богино хугацааны 3 эсвэл 6 сарын зогсолтоор зогсооч биш урт хугацааны тохиролцоонууд хийх хэрэгтэй гэж бол хэлсэн. За Москва буюу Оросын холбооны улсын гол зорилго нь мэдээж хэрэг Украины довтлогоог зогсоож цэргийн ажиллагааг зогсооход урт хугацааны үүрэг хүлээсэн ийм нөхцөл шаардлагатай гэж баттах явдал байгаа. Өөрөөр хэлэх юм бол цаад утгаараа л ерөөсөө л өөрсдийнхөө анхны зорилго болох одоо Донецк, Луганск, Херсон, Запорожье, Донбассыг бол тэр чигтэн л Оросын холбооны улс өөрсдөө нэгтгэх ийм шаардлага л хүргэлсээр байгаа. Үүнийг харин Украин хүлээж авах хэсэг нь л одоо олон улсын анхаарлыг татсан ийм үйл явдал болсон гэж хэвлэлүүд болон шинжээчд үзэж байгаа. Өөрөөр хэлэх юм бол Оросын холбооны улс энэ шаардлагыг биелүүлэхээс нааш ямар ч яриа хэлцээ дайныг зогсоохгүй гэдгийг мэдгдсээр байна. За энэ ч гэсэн саяын одоо Зеленский явуулсан захидлын хариугаар бол бүр нээлттэй болсон хоёр улсын харилцаа арай гэж одоо шатахиж явсан энэ хүү яриа хэлцэж гисэн энэ хүү талаар болов уу гэж хэвлэлүүд бол дүгнэхэд хүргэж байна. За Зүүн Азийн улс орнуудын зарим нь энэ хүү нэг талдаа гарч байх зур. Өөрөөр хэлэх юм бол одоо Хятадын ерөнхийлөгчийн хойцлонгост хийж байгаа айлчлалаар хоёр улсын харилцаас найрсаг түвшинд байна гэдгийг харагдчихэв. За нөгөө талд хойцлонгосын тодорхой өндөр албан тушаалтан Оросын холбооны улсын өндөр албан тушаалтантай уулзаж цэрэг засгийн хамтын ажиллагаагаа улам бэхжүүлж байна. Энэ зур манай улс Зүүн Хойд Азийн аюулгүй байдлын асуудлаар бас Улаанбаатарын яриа хэлэлцээ олон улсын баг хурлыг 11 дахь жилдээ амжилттай зохион байгуулсан ийм үйл явдал болсон. За энэ удаагийн хуралд
40 орчим улс 10 гаруй олон улсын байгууллага төр засгийн төлөөлөл Эрдэнэтийн судлаачид болон гадаад дотоодын нийт 300 гаруй төлөөлөгч оролцсон. За баг хурлын хүрээнд зохион байгуулах үндсэн 5 сэдэв байсан. За энэхүү 5 сэдвийн хүрээнд бүс нутгийн шинжээчид, бодлого боловсруулагчид, судлаачдын зүгээс Зүүн Азийн манай бүс нутгийн аюулгүй байдлыг тулгамдсан сорилт боломжууд урьдчилан сэргийлэх дипломат ажиллагаа, зуучлалын практик, доктортой арга замын асуудлуудаар ихтгэлүүд бол хийгдсэн байгаа. За түнчлэн мэдээж хэрэг шинэ дижитал технологиуд улс орон нийгэмд хөгжилд хэрхэн нөлөөлж байгааг судлан шинжлэх бөгөөд хиймэл оюуны асуудалд бас голлон төвлөрч улс орнууд сөрөг төсвөрлөх чадвараа бэхжүүлэхэд хиймэл оюуныг хариуцлагатайгаар ашиглахын зэрэгцээ засаглал, ил тод байдал, хамтын ажиллагаагаар дамжуулан аюулгүй байдлын эрсдлийг бууруулах боломжийн талаар энэхүү санал солилцлоо. За манай улсын гадаад бодлого Төв Азийн бүс нутагт чиглэн идэвхтэй хэрэгжиж байгаатай холбогдуулан Төв Аз болон Зүүн Азийн бүс нутгийн хамтын ажиллагааг бэхжүүлэх боломж сорилтууд түүнчлэн Нэгдсэн улсын байгууллагын Аз намхан талын эдийн засаг нийгмийн комиссийн хамтран зохион байгуулахын ногоон эрчим хүчний коридорыг хөгжүүлэх боломж сорилтуудын талаараас судлаач оролцогчдын дунд хилцүүлэг өрнүүлсэн. За бүгд найрамдах ардчилсан Солонгос ард улсаас харин төлөөлөгч бол энэ жил оролцоогүй. За энэ бүс нутагт аюулгүй байдлын асуудлуудаар бас мэдээч хэрэг гол төлөөллүүдийн нэг. За хэдийн хоёр улсын хооронд буюу манай улс болон Тайз Солонгосын хооронд ямар нэгэн асуудал байхгүй ч гэсэн энэ жил бол оролцоогүй, өнгөрсөн жил ч оролцоогүй. Өөрөөр хэлэх юм бол бас сүүлийн жилүүдэд тус улсын манай улс зохион байгуулж байгаа энэхүү баг хуралд оролцох идэвхэн суларсан гэж бас манай дотоодын шинжээчид бол хэлж байгаа. За Улаанбаатар яриа хэлцээний гол үзэл санаа нь Монгол улс бүс нутагта буюу Зүүн Хойд Азийн бүс нутагта зуучлагч орон болно гэдэгт бол оршдгоо гэж дотоодын судлаач нар үзэж дүгнэдэг. Энэ ч хүйтэн маш их мөргөлдөөн, сөргөлдөөн, дайнтай болж байгаа энэ дэлхийн ертөнцийн дээрх гадаад бодлоготой төвийг сагсан явж байгаа манай хамгийн бас тохирох гадаад бодлогын сайшаалтай алхмуудын нэг гэж бол харагдаг. Гэхдээ хойд урд төршөөс энэ хуралдаас хэр их ач холбогдол өгч байгаа. За манайх яг зуучлагч улсын тавцсан бодитоор болж чадаж байгаа юу гэх зэрэг асуултуудыг бас дотоодын судлаач нар бол дэвшүүлж байгаа. Гэхдээ нөгөө талд Улаанбаатарын яриа хэлцээг энэ олон жил ингэж тууштай зохион байгуулж байгаа нь мэдээч хэрэг манай улсын гадаад бодлогыг бас маш сайшаалтай зүйл гэдгийг онцлох зүйтэй. За Зүүн Азийн улсууд дотооддоо ийхүү асуудлаа олох гэж олон үйл явдал, уулзалт, чуулганууд зохион байгуулж явах хооронд Төв Азийн орнууд бол олон улсад амжилттай ахиусаар байна гэж хэлж болохоор байна. За Киргиз улс тодорхойлбол анх удаа Нэгдсэн үндэсний байгууллагын аюулгүй зөвлөлийн байнгын бус судалт сонгогдсон ийм түүхэн үйл явдал өнгөрсөн 7 хоногт болж өнгөрлөө. Төв Азийн орнуудаас энэхүү судалт суух нь маш ховор тохиолдол бөгөөд энэ нь өсөн нэмэгдэж байгаа Төв Азийн орнуудын хөгжлийн бас нэгэн илрэл болж байна гэж харагдаж байгаа. Нэгдсэн үндэсний байгууллагын ерөнхий ассамблеийн чуулганы үеэр болсон санал хураалтанд Киргиз улс аюулгүй зөвлөлийн суудлын төлөө Филиппин улстай өрсөлдсөн. За 4 үе шаттай явагдсан санал хураалтын үр дүнд Киргиз улс ерөнхий ассамблеийн гишүүн орнуудын 3/2-оос дээш хувийн саналыг нь авч чаджээ. За хамгийн сүүлийн шатны санал хураалтаар тус улсын төлөө нийт 142 улс саналаа өгсөн байгаа. За тэдний өрсөлдөөн нь Аз намхан далайн орнуудын энэ судал дээрх квотын төлөө явагдсан гэсэн. За хамгийн сүүлд Казахстан бас 2017-оос 2018 онд энэ судалд сууж исэн. Өөрөөр хэлэх юм бол 10 гаруй жилийн дараа Төв Азаас энэ судал дахин сууж байгаа үйл явдал болсон гэсэн. За Киргизийн хувьд энэ үйл явдал мэдээж хэрэг дипломат ялалт болж байгаа. Тус улсын ерөнхийлөгч Садир Жапаров дэлхийн удирдагч нарт хандаж аюулгүй зөвлөлийн судалд сууж үзээгүй улсуудад боломж олгох. Ялангуяа Киргиз шиг далайд гарцгүй аюулгүй байдал, уур амьсгал, хөгжлийн үе шатуудтай тодорхой сорилтуудтай тулгарч байгаа улсуудад боломж олгож тэдний дуу хоолойг сонсхийг уриалсан нь бол их нөлөөс. Өөрөөр хэлэх юм бол хамгийн сүүлийн шатанд ийхүү 142 улсын саналыг авахд бол маш нөлөөсөн гэж хэлж болно. За магадгүй манай улс ч гэсэн дараа нь энэ судалд суухаар амбицлахад бас буруудахгүй байхаа гэж хэлчихэд бас болно гэж бодож байна. За Киргизийн гадаад хэргийн сайд Жембек Кулубаев Нэгдсэн үндэсний байгууллагын аюулгүй зөвлөлийг ялангуяа энэ байнгын бус гишүүдийн суудлыг энэ 10 улсыг сонгоход одоо энэ Европ болон Азийн улсуудаас гэхээсээ илүүтэйгээр Африк болон Латин Америкийн за мөн Азийн хөгжиж байгаа улсуудаас бас сонгох нь их зүйтэй гэж уриалсан. Өөрөөр хэлэх юм бол Африкийн улсууд л гэхэд нийт Нэгдсэн үндэсний байгууллагын 25%-ийг бүрдүүлдэг хэрнээ энэ суудалд бол тэр барагтаа суугаад байдаггүй. Тийм учраас нэгэнт
байнгын 5 гишүүн солигдохгүйгээс хойш энэ байнгын бус 10 суудалтай жил болгон солигддог энэ суудалд бол Азийн хөгжиж байгаа улсууд болон Африк, Латин Америкийн улсуудыг суулгахыг ийхүү хөгжиж байгаа орнууд бол Төв Азийн орнууд илэрхийлж байгаа нь бас олон улсын тавцан дах нүүбийн системд ч гэсэн ийм онцлог үйл явдал болж байна гэж харагдаж байна. За байнгын 5 гишүүний хувьд гэх юм бол мэдээж хэрэг Америкийн нэгдсэн улс, Их Британи, Франц, Оросын албаны улсад улсууд байгаа. За нэгдсэн улсны байгууллагын аюулгүй зөвлөлийн гол цөм бол мэдээж хэрэг яг дэлхийд дахинд өрнөж байгаа альва сөргөлдөн, мөргөлдөн дайны талаарх бас тодорхой шийдвэрүүдийг бол гаргаж чаддаг гэдгээр онцлог. Учир нь нэгдсэн улсны байгууллагын ерөнхий ассамблеийн чуулган бол одоо ерөнхийдөө уриалгын шин чанартай байдаг. Заавал дагаж мөрдөх шаардлагагүй байдаг. Тийм учраас нэгдсэн улсны байгууллагын аюулгүй зөвлөлийн шийдвэрүүд бол олон улсад шууд нөлөөлж чадахгүй тийм хүчтэй. Гэхдээ сайн хэлсэнчлэн байнгын 5 гишүүн дотор нэг ялангуяа Хятад, Орос, Америкийн нэгдсэн улс гэсэн 3 улс байгаа цагт энэ 3 улсын ашиг сонирхлыг хамарсан аливаа дайн мөргөлдөө тодорхой шийдвэр гаргах бараг боломжгүй байдаг. Яагаад гэх юм бол байнгын 5 гишүүний аль нь ч гарч байгаа аливаа шийдвэрт вето хориг тавих эрхтэй, нэг л вето хориг тавьчих юм бол тухайн шийдвэр хүчингүй болдог гэдгээрээ бас ялангуяа сүүлийн жилүүдэд сүүлийн 5 жилд өрнөж байгаа дэлхийн дахинд болж байгаа дануудын асуудлаас яригтай асуудлууд бол яригдж байгаа юм. За гэхдээ аюулгүй зөвлөлийн мэдээж хэрэг сайн хэлсэнчлэн байнгын бус судалт Киргиз тэргүүтэй Төв Азийн улс орнууд ийхүү судал эзэжгэлж байгаа нь мэдээж хэрэг олон улсын тавцаас томоохон дипломат бол ялалт болж байна гэдгийг олон улсын хэвлэлд мэдээлж байна. За Армени парламентын сонгуулийн санал хураалтын урьдчилсан дүнгээр эрх баригч нам ялсан гэдгийг бол хэвлэлд онцолж байна. Ийхүү Армени Оросын албаны улсыг дэмжигч нам нь ялалт байгуулгүй. Нөгөө талаас Европын холбоог дэмжигч нам нь ялалт байгуулснаар тус улсын цаашдын шийдвэр гаргалт бодлогуудад ч гэсэн томоохон өөрчлөлт бий болно гэдгийг шинжээчид хэлж байна. Тодорхойлох бол тус улсын эрх баригч иргэний гэрээ нам сонгогчдын 54.5% саналыг авсан бол Оросыг дэмжигч сөрөг хүчний хүчирхэг Армени эвсэл нь 21.9% саналаар 2 дугаарт жагсаж байна. За үүний араас Армени эвсэл 8.7%, за хөгжингөө Армени нам 5 орчим хувийн саналтайгаар одоо удаалж байна гэсэн. За 3 сая орчим хүн амтай Армени улсын сонгуулийн эрс өндөр буюу нийт сонгогчдын 59 орчим хувь нь энэхүү сонгуульд саналаа өгсөн байна. За Ням гарагт болсон энэхүү санал хураалт нь 2023 онд Азербайджан улстай хийсэн дайнаас хойш тус улсад зохион байгуулагдаж байгаа анхны парламентын сонгуул гэдгээр бол олон улс даяар болж их тавьж байна. Энэ утгаараа ерөнхий сайд Никол Пашиняны барууны орнуудтай харилцаагаа гүнзгийрүүлэх, за олон жил үргэлжилсэн мөргөлдөөн улс төрийн тогтворгүй байдлын эцэст Азербайджан улстай инхийн гэрээ байгуулах гэсэн гадаад бодлогын чиг шугамд өгч байгаа одоо ард түмнийх нь үнэлгээ болж байна гэж бол хэвлэлд мэдээлж байгаа. За 3 сая орчим хүн амтай далайд гарцгүй Армени улсад сонгогчдын эрс нь ийхүү өндөр дүнтэй байгаа нь мэдээж хэрэг сүүлийн одоо жилүүдэд өрнөсөн дайнаас ард түмэн маш их залхсан. Үүнээс гадна Оросын албаны улстай харилцаагаа гүнзгийрүүлэхээс сэргийлсний илрэл болж байна гэж бол хэвлэлд мэдээлж байгаа. За сонгуулийн төв ороо гэтээ урьдчилсан дүнг буюу албан ёсны дүнг бол эрт аваагаар эрт зарлах юм байна. За 2018 онд засгийн эрхийг авснаас хойш Армени улсыг өрнөдтэй ойртуулах бодлого барьж байгаа Пашиняны эрх баригч иргэний гэрээ нам энэ сонгуульд Оросын талыг баримтлагч 3 том сөрөг хүчинтэй их үрсэлцсэний эцэст бол ялалт байгууллаа. За энэ сонгуульд ялснараа 1980-ад оны сүүл үеэс одоо эхлэн дайны байдалтайгаа хөрш Азербайджантай найрамдаж Азербайджаны гол холбоотод Турк улстай харилцаагаа сайжруулах одоо ийм нөхцөл байдал үүсэж байна гэдгийг олон улсын шинжээчид хэлж байна. Үзэгч та бүхэнд Тэнгэр телевизийн гадаад мэдээний 7 хоногийн тайм хөтөлбөр хүрлээ. Дараа 7 хоногт уулзалтаа түр баяртай.